Сайн мэцхан уу 12-ийн гэнгийн сурагчдад мөрөгчтэй байна. Өнөөдөр та бүхэндээ шавар амьлуулах буюу баримл анимашн бүтээх аргын тухай танилцуулах болно. Шавар анимашн бол хөдөлгөөнтэй объект бүрийг баримлын шавар мэтийн хэлбэр дүрсээ өөрчилдөг, зөөлөн материалаар бүтээж зураг авдаг стоп мошны арга юм а. За үүнд хэрэглэгдэх нь баримлын шавар, өнгийн цаас, өнгийн харандаа, хайч, шугам, гортог, цавуу, харандаа, ватман цаас, төмөрлөг утас зэрэг хэрэг болно. Туслах механик болон дижитал төхөөрөмж нь зураг авах боломжтой төхөөрөмж, суур тавиур, гэрэл зэрэг хамаарна. Үе шатуудад стоп мошны аргын тухай сэргийн ярилцаж, сэдвийн дагуу зохиол боловсруулж, дүрийн судалгаа хийж, үйл явдлын дарааллыг зурна. Үүний дараа нарийн төмөрлөг утсаар ясангидж баримлын шавраар дүрүүдэд бүтээнэ. Цаас, будаг, бусад гард орох материал ашиглан орчин бүтээнэ. Зураг авах төхөөрөмжийг байрлуулж, гэрлээ байрлуулна. Зургийн талбайд дүрүүдийг байрлуулж, үе шаттайгаар дүрийг хөдөлгөн зураг авна. Авсан зургуудыг компьютер бусад дижитал төхөөрөмж ашиглан эвлүүлнэ. Дуу ая оруулна. Эцсийн боловсруулалт гүйцэтгэл хийнэ. Видео файлыг хадгалж төхөөрөмжтэй ажиллах. Ийм үйл явцтайгаар шавар анимашн бүтдэг байх нэ. Харин одоо эднээс аль нь шавар анимашн болохыг хамтдаа тацгаая. За тэгэхээр эдгээр нь бүгд шавар анимашн юм. Энэ хүртэл үзсэнд баярлалаа.